Ямар ном? Чингис хаан. Чингис хааны Тэмүүжин жоохон байх түүхэн гарсан гэсэн. Өнөөдөр ямар ном уншсан? Отоос. За, хүнжээ ямар ном уншсан? Хаас ба батмаас. За, юу гарсан тэн дээр нь? Тийм үү. Оо, ямар гоё юм бэ. За. За, тэр номон дээр нь юу гарсан? Би бүгдээ 360 гэдэг ном. Тийм үү. За. Ямар нэртэй ном уншсан бэлээ? За, юуны тухай гарсан? За, ямар ном аа? Өсөлийн талаа гэх ном. За, юуны тухай гарсан? Энэ ингээд ирээдүйд бол тэр уран зөгнөлт ном байгаа. Тэгээ ном болохоор ингээд Америкт нэгдсэн улс болсон үйл явдлыг харуулдаг. Тэгээд ирээдүйд бас 12 дахь дүүрэг гэх тэр дүүргээс нь ингээд хүүхдүүдийг шалгаруулад тулаан юм байна. За. Хэн блэ? За, ямар ном уншсан бэ? Ямар шагнал авсан бэ өнөөдөр? Тэрүүний уншигч явсан байна. 335 уншаад. Тэгээд аюу баяртай байна. За, ямар номнууд уншсан? Номныхаа тухай яриач. Ер нь энэ жилдээ багтаагаад дөрвөн ном уншсан байна. Ер нь би жаа аим шиг юм уншигчтай. Тэгээд энэ болохоор хар ном Монголын анхны уул аим шиг зохиол тэгээд энэ асуулын суурал нь уул аим шиг юм аим шиг уншсан. Тэгээд энэ болохоор тэгээд энэ юу суурлаг авч байсан. За, чи уншихын шалгалтанд сая хэд үг уншсан гэсэн бэ? 335. Ер нь хэд үг уншсан бэ? Ер нь хэд үг уншдаг вэ? Минутанд унших үг л доо тийм ээ? Түрүү жилд бол 295 уншижсэн байна. 100 ингээд ном уншаад тэгээд ер нь бол жоохон догтлолтой явдаа нэг сайжраад тэгээд энэ уншлал дээр гайг уншлаа. Тэгэхээр тэргүүний уншигч насгал тэмдэгчин болсон юм байна тийм ээ? За, маш том шагнал авсан.